Цус харуулт зүрхний шигдээсийн үндсэн шалтгаан нь цус өтгөрөх. За тэгвэл цусаа өгөх болон хануур төөнөр хийлгэснээр цус харуулт зүрхний шигдээсээс сэргийлэх боломжтой байна. Монголчуудын хувьд махны хэрэглээ хит их байдаг нь төмрийн илүүдэл үүсгэж улмаар цус өтгөрөх шалтгаан болтгоо. Тэгвэл цусаа тогтмол өгснөөр эрүүл мэндийн хянах, амьдралын зөв хэм маягтай болохоос гадна төмрийн илүүдлээс сэргийлэх, шин залдуу эсүүд нөхөн төлжих, мөн өвчин зовлондоо шаналж буй хүмүүст амьдрал бэлэглэх зэрэг олон талын ач холбогдолтой. Тухайлбал хүндэт донор Сосор Барамгайн хувьд 40 гаруй жилийн хугацаанд 80 удаа цусаа өгчээ. Тэрээр энэ хугацаанд 42 литр цусаа өгч 400 орчим хүний амь аварсан байна. Тэр өдрөө бол би их сайхан хөнгөрөн. Тэр өдрөө бол хөдөлгөөний бүтээмж их дээшлэн. Тэгээд их эрч хүчтэй болцсон юм шиг тэгээд санагдана. Ер нь одоо цусаа өгснөөр бол тэгээд зүрх судасны үйл ажиллагаа бол сайжирдаг. Цус сайхан шингэрдэг. Тэгээд одоо бодисын солилцоо бол бас сайжирдаг. Тэгээд энэ цусаа өгснөөр бол цусны даралт бол их багасдаг. Цусаа одоо өгдөг хүмүүс нь цусаа одоо ерөөсөө огт өгдөггүй хүмүүсийг бодвол цусаа тогтмол хугацаанд өгдөг хүмүүс маань зүрх судасны өвчин, одоо артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс тэдгээрийг бодвол харьцангуй бага хөвчилдөг гэсэн мөр одоо судалгаагаар тогтоогдчихсан байдаг. Тэгэхээр ер нь бол цус цусан бүтээгдэхүүнээ тогтмол хугацаанд өгж байгаа хүмүүс маань зүрх судасны өвчнөөс өвдөх эрсдэл бол том бага байдаг. Махны хэрэглээгээ танахан төмрийн илүүдлийг багасгахч өвлийн улиралд төдийл тохиромжтой ш. Тэгвэл нэгэн төтгөрсөн цусыг хануур хийж, эмчийн завраар эм таан ууж шингэлэх боломжтой. Тэр хануур хийгээд тэр өвчлсөн цусыг ингэж биеэс гаргачих жоо гэдэг маань ерөнхийдөө цусыг бол маш сайн цэвэршүүлж, маш сайн шингэлж өгдөг. Энийг эмчилгээний төрөл зүйл. Гэтэ даралт бол ерөнхийдөө яг үндсэн цусны халуунаас болж ихсээд байна уу? Цаанаасаа хийн шалтгаанаас болж ихсээд байна уу гэдэг байдлаасаа онцлогооны хувилбараараа одоо тэр төөнөр эмчилгээг мөн зарим тохиолдолд хийний даралт ихсэлт гэх мэтлэн зүйлүүдтэй хүн хийх юм бүрэн боломжтой. Тэгэхээр цус өтгөрөл тэр шигдээсийн эрсдэл болоод байгаа хүчин зүйл ерөнхийдөө уламж тэр хануур төөнөр гэдэг юм бусад эмчилгээ, засал эмчилгээний төрөл зүйлүүд бол маш өндөр үр дүнтэй. Цус өтгөх нь хооллолттой холбоотой. Иймээс улиралтанд тохируулж хооллож, зүгийн бал бурам, халуун бүлээн шингэн зүйлийг зохистой хэмжээгээр хэрэглэх, жамц давс, цагаан га зэргийг хоол хүнсэндээ хэрэглэснээр цус өтгөрөл цаашлаад зүрх судасны өвчин, цус харвалтаас сэргийлэх боломжтойг эмч зөвлөлөө.